За Бако гүйсэн ойлгоч мэдгээ анх 2017 онд Италид хөл тавьсан. Ерөнхийдөө мэрэгжил дэвшлүүлэх гэж дипломатч болно гэж ерөнхийдөө явсан. Тэгвэл Монголд ирэхдээ бартендер болоод төрөлдөрсөн байгаа. Италид амьдарч явах хугацаанд Европын нэлээд хэдэн орнуудаар аялах боломж олцсон. Очсон улс болгоныхоо л хамгийн шилдэг коктейл бааруудаар үйлчлэгээ аваад явдаг байсан. Тэгээ өөрийн гэсэн соёлтой эдгэр соёлоодыг ерөөдөө судлаад сонирхоод явж хагаад энэ коктейлний соёл чинь өөрөө олон улсын харилцаанаас дутгааргүй гүн мэдлэг тийм соёл юм байна гэдгийг ерөөдөө ойлгосон. Энэ салбар руу ороход хамгийн чухал нөлөөсөн зүйл нь болохоор нэгдүгээрт Джеймс Бондын кино байдаг. Vodka Martini. Хүн болгоны мэддэг тийм Vesper Martini коктейлийг захиалдаг. Би яг тэр газар нь өөрөө очиж тэр Vesper Martini гэдэг коктейлийг ууж исэн. Надад бол үнэхээр таалагддаг гэж бодсон. Тэгтээ яг эсрэгээр надад үнэхээр таалагддаг. Би гэртээ очиод гуглдж үзээд энэ коктейл чи ямар коктейл вэ гэдгийг сураад тэгээд яг өөрийнхөө вершнээр хийсэн. Тэгтээ тэр коктейл нь надад амар таалагдсан. Хоёрдугаарт болохоор Миланы Төвсөмийн хажууд байдаг Эммануэло Витори гэдэг гудамж байдаг. Тэр гудамжинд нь Кампаригийн яг төв коктейлний баар нь. Тэр коктейлүүдийг ерөөхдөө уугаад тэр газарт нь очиж үзээд ер нь Монголдо ийм гоё газар нээхсэн гэдгийг хүсний үндсэн дээрээ Баког нээсэн. Бакогоор дамжуулаад би хүмүүс сонирхолтой коктейлүүдээс үйлчлээс гадна мэрэгжлийн бартендерүүд хэрэгтэй шилийн эдэлт болон баарны хэрэгслүүдийг худалдаалдаг. Мөн вино импортлогч байгаа. За ер нь л коктейл сонирхч зориулсан Бицаан Диважинг бий болохыг би зорж байгаа. Харин одоо нэрнтэйгээ хамтраад та бүхнийг коктейлний ертөнцөөр аялуулах гайхалтай контентыг эхлүүлж байна. Хамт байгаарай.